А-гаас нь Б, А дээр нэмэх нь Б гэсэн ийм хэлбэртэй хоёр илэрхийллийг хосмог илэрхийллүүд гэж нэрлэдэг. Хосмог илэрхийллүүдийг хооронд нуржуулбал ийм болох бөгөөд энэ хоёр нь хостаад ийм болно. Энэ томьёог квадратуудын ялгуурын томьёо гэж нэрлэдэг. Нөгөө талаас нь бичвэл за тэрийг хэрхэн ажиллах тухай хэд хэдэн жишээ авч үзье. Энэ илэрхийллийг өртгөн болгон задлаа гэж байна. 4x-ийн квадратыг ингэж бичүүлнэ. 1-ийг 1-ийн квадрат гэж бичээд энэ томьёогоо харах юм бол ийм болж задарна. За ийм байх юм бол А-гийн оронд 2-аа, Б-гийн оронд 3 байгаа гэсэн үг. Энэ томьёосоор ийм буюу ийм болно. За энийг үндсэн томьёог ашиглаад задлаа. Эхний өрчтгүүнийг хэвээр нүчээд хоёр дахь өрчтгүүнийг гэж бичвэл тэгвэл А-гийн оронд хасах x, Б-гийн оронд нь y байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ийм буюу гэж задарна. За эсвэл эхний өрчтгүүнээс хасах нэгийг хаалтнаас хараад тэр нэмэгдэхүүний байрлуулахад нийлбэн чанар өөрчлөгдөхгүй гэдэг дүрмээр ингэж бичвэл ийм буюу гарч ирнэ. За мэдээж энэ хоёр бол хоорондоо ажиллах юм. Энэ илэрхийллийг өртгөн болгон задлаа гэж байна. Тэгвэл энийг А гэж ойлгоод энийг Б гэж ойлгоод энэ томьёогоо ашиглавал ийм гэж бичвэл ийм бол